За сайн байцгаана уу guys ингээд мөнхөө AI YouTube сувгийн админ та бүхэндээ өнөөдөр маш хөөрхөн маш хэрэгцээтэй зүйлийг зааж өгч чинь. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн маань богинохоо хэмжээний анимашн өнөөдөр хийж сурцгаая. За ингээ эхэлцгээе. Хэдүүлээ хамгийн түрүүнд ChatGPT орно. Надад хөгжилтэй, эгдүүтэй, хөөрхөн 10 за 6 настай хүүгийн характер бэлдээ өгөө. 3D Pixar анимашны төрхтэйг гэх юм. За ингээд хэлээ. Бүгд гацаа. Шууд ингээд ерөөсө промптыг гаргаа өгчдөг юм аа. За тэгэнгүүт хэдүүлээ промптоо энэ дээр байна шүү дээ, тэ. Хуулж авна. Зурагныхаа үр дүнг үзье гэсэн үг. За энэ дээр промптоо шууд паст хийгээл хуулангууд ингээ гараад ирж байгаа. Энэ дээрээ шууд ингэчин тийм үү. За окей. За энэ ингээ уншчих. За тэгэнгүүт Gemini дээр оронгуудаа хэдүүлээ. Энийг Nana Banana болгоод, энийг нь Pro болгоод, за энэ дээрээ бас паст хийчихье, окей. За тэгээ үр дүнгээ харъя. Болцсон байна тийм үү. За ерөнхийдөө та хэд маань тэгээ эндээс ингээд харахаараа аль нь хөөрхөн харагдаж байна тийм үү. За тэгэхээр энд надад бол нэг нь их гоё харагдаж байна. За энэ дээр одоо нөгөө гар утасныхаар хуулж авсан промптоо хуулаад окей. За би ерөнхийдөө энэгээр сонглоо тийм үү. Энийг хуулж авна. Энэ промптоогоос энэ промптер одоо энэ хүүхдээр одоо хэдүүлээ юу хийх юм тийм үү. Хэдүүлээ гол видео үүсгэх одоо нөгөө сайт руугаа орно тийм үү. За тэхийн тулд хэдүүлээ шинэ Gmail хаяг нээсэн байх хэрэгтэй. Эсвэл өөрсдийнхөө Gmail хаягн дээр хаяг нээгээд тэрэн дээр VPN заавал суулгах хэрэгтэй байгаамаа. За VPN-ийг хэдүүлээ энэ Google руугаа оронгууд чинь Gmail-ээс хажуудлах 3 цэг байгаа. Энэ дээр дарангууд extension гэдэг байгаа заяа. Тэнгүүт энэ Visit Chrome Web Store гэх энэ дээр дар заяа, окей. Тэгэнгүүт энэ дээр ингээ extension Dam, Delwire гэдэг эднэр байгааз хэдүүлээ энэ дээр VPN гэвч. Окей. VPN. Oh yeah. За тэгэнгүүт энэ дээр ингээ гараад ирж байгаа юм багш. Андуудаа. Тэгэнгүүт энэ дээр дараал add extension Chrome гэдэг энэ дээр гараад ирнэ. Минийх одоо суулгацсан болохоор ингээд энэ remove гэж гацэрж ин заяа. Та хэдэх болохоор энэ дээр add гэдэг янгот энэ дээр чинь гараад ирнэ заяа. Суучлаа гэдэг тэгэнгүүт энэ дээрээ хэдүүлээ энэ дээр дарангууд эн чинь та нарах ийм байгаа заяа. Тэнгүүд энийг нь дарангууд энэ дээр ингээ гараад ирнэ шүү заяа, окей. Ойлгосноо. За тэгэнгүүт хэдүүлээ одоо энэ руугаа ороод за VPN асаач нь тийм окей. VPN хамгийн түрүүнд заавал асаа шүү заяа. За окей ингээ орчлоо. VPN-ийнхаа тохиргоог англи дээр тавина шүү энийг. За тэрийг мартав. Энийг заавал USB дээр тавина шүү. За тэгээд энэ хайдаг дээр Labs Google гэж болоо. Окей, тэгэнгүүт чи ингээд өөрөө ороод ирнэ. За тэгэнгүүт та хэд маань одоо энтэйгээ Gmail-ээ холбоод заавал энийг асааж Gmail-ээ холбоно шүү заяа. За тэгээд доошо гүйлгэлээ энэ жагсаалтан дээр дарна тийм үү. За тэгээд дахиад нэг гүйлгэн шүү. Энэ дээр дарангууд flow гэдэг байгаа тийм. Flow уншуулчихна. За хэдүүлээ энэ уншиж явах хоорон дээр зураг харъя. Вау, гайхалтай. За энэ зураг авчлаа. За ингээд эхний хоёр зураг маань бэлэн боллоо. За окей. Одоо тэгээд дараа нь хэдүүлээ юу хийх юм тийм үү? Энэ хүүхэд дугуй унж явж байгаад дугуй унж явж байгаад хэдүүлээ юу хийх вэ? Дугуй унж явж байгаад хөөрхөн хэдүүлээ хөөрхөн гоё санаа олъё л та. Дугуй унж явж байгаад өөр нэг найзтай таарна тийм үү?
зааж байгаараа бодоорой найзуудаа. Та нар өөрсдийнхөө санааг хэлээрэй заяа энэ комментэн дээр. Тэгээ хэдүүлээ ингэн. Одоо энэ жаалаа байна шүү дээ те. За зогсож байгаа би дугуй унлаа. Дугуй унсны дараа нь хэдүүлээ юу ай. Машин засаж байгаа аав дээр очие те. За тэхийн тулд хэдүүлээ ингэн. Үргэлжлүүлэн энэ хүү sorry. Үргэлжлүүлэн энэ хүү аавтайгаа хамт тоглохыг хүснэ. Тийм ээ? Тэгэхээр аав дээр очиж чинь гэсэн үг шүү дээ. Ааваасаа асууна. За. Юу гэж асуух вэ гэхээр нэг та хэд маань хөөе. Ингээд сонсч үргэлжлүүлээд ингээд аавтайгаа хамт тоглохыг хүснэ. Ааваасаа асууна гэд заавал энэ хоёр цэгийг тавьж зөө. Энэ хүүхдэд хэдүүлээ юм хэлүүлэх чинь шүү дээ. Тэгэхээр одоо энэ хүүхд маань ааваа надтай хамт тоглооч тэхүү гэж асууна, тийм ээ? За энийг ингээд нэг сцен нэг юун дээр нь оруулчих заа. За ингээд хэдүүлээ цааш үргэлжлүүлээ харъя. Окей. За тэгэнгүүт эднэр чинь ингээд үргэлжлүүлчихэн тийм үү? За анимашн маань ерөнхийдөө за одоо миний бичсэн промпт маань энэ гараад ирчихсэн. За энийг хэдүүлээ. Энэ дээрээ шууд паст хийгээд эхлээд зураг авчих. Зураг татаа авчин тийм үү? Юртөөс амархан анимашн ерөөсөө амар амархан. Одоо бол хиймэл оюун ухаан хөгжсөн. Тэгээд яаж хийх үү гэл эндээс хэдэн зуун мянган төгрөг төлөөл эсвэл амар өндөр үнэтэй хүн амьтнаар юм хийлгээд шаарддаг байхгүй. Та нар өөрсдөө зүгээр ингээл хийчих заяа. За энэ ингээд энэ маань уншсан байна. Энэ дээр заавал дараа шүү заяа. Тэгэнгүүт энэ ингээд энэ сайтыг хэрэглэхийн тулд та нар эхлээд бүртгүүлээд орохоор байна шүү дээ те. Та бүхэнд маань 1000 кредит үнгүй өгнө шүү заяа эхлээд. За тэгээ ингээд уншаад орон өдрөнгүүд нь энэ new text-эн дээр дарчин тийм үү. За тэгэнгүүт хэдүүлээ одоо зургийнхаа юу үзнэ. Окей. За манай залуу одоо аавтайгаа уулзах явж байна. Окей. За ингээ аав дээр ирээд аава хамт тоглоё гэж чинь тий. Гэхдээ энийг ингээд энэ надад ингээ хоёр давхар гарцсан болохоор надад таалагдахгүй. Надад ганц утасны хэмжээтэй нэг зураг хэрэгтэй байна. Ингээ болоо окей. За энэ уншиж гут хэдүүлээ. Энэ програм руу орно тийм үү? Тэгэнгүүт энийг заавал видеон дээр тавина. За энэ текст видео гэж байгаа. Энийг фрейм дээр нь тавина шүү заяа окей. За тэгэнгүүт энэ дээр дараад хэдүүлээ хамгийн анхны зураг байгаа шүү дээ тий. Хамгийн ихний зураг. Хамгийн ихнийхээ зураг дээр хэдүүлээ очино. Анимашн гэж за энэ дээр орсон байгаа. За энэ байна. Энийг оруулаад энэ ингээ өргөн бууз энийг гар утасны тохиргоон дээр тавьчихна окей. Яа. The crop to save. За тэгэнгүүт энэ хүүхэд маань одоо ямар үйлдэл хийх вэ гэхээр хэдүүлээ. Окей, энэ болж байна тийм үү? За ингээ хуул авчна. За тэгэнгүүт хэдүүлээ гэж хамгийн ихний prompt чи юу лээ? За энэ байна. Cute. Энийг хуулж аваад тийм үү? Энийг хуулж аваад энэ рүүгээ оруулчихнаа. Зургаа оруулсан байгаа те. Энэ дээр паст хийгээл. За тэгээ эндээсээ хэдүүлээ нэгээр үзэх үү? Нэг видео үзэх юм бол ингээ үзэх юм бол 20 кредит унаа шүү заяа.
Та нарт 1000 кредит байгаа учраас яг хөө ерөнхийдөө кредиттэй жоохон хайрсан дээр шүү. Нэгээр юм уу хоёроор үзчих зэ. За би ямар ч сан ерөнхийдөө бол ингээд дөрвөөр үзэхээр маш олон сонголтууд гарч ирдэг. За тэгээ энэ нь мэдээж пакс дээр 50 энийгээ гаргацсных дээр. За окей. Ингээд үзье. Хэдүүлээ үр дүнгээ харъя. Hello, it's me. I was wondering if after all you should like to be. За одоо тэгээ хэдүүлээ одоо эн чинь ингээ ерөнхийдөө бичлэгч чинь гараад ирнэ. Тийм үү? Тэгэхээр хэдүүлээ энэ хүүхдэрээ юу яриулах уу гэдгийг энэ дээрээ зургаа оруулаад тийм ээ? Зургаа оруулчин тийм үү? Хамгийн ихнийхээ зургийг оруулаад за энэ хүүхдэр энэ хүүхэд өөрийгөө танилцуулнаа. Тэгээд хоёр цэг аваад байж гараа. Хэлэх үг гэж яагаад хоёр цэгээ тавиад намайг Дөлгөөн гэдэг. Тийм ээ? Намайг Дөлгөөн гэдэг. Би одоо 10 настай. Тийм ээ? Намайг Дөлгөөн гэдэг. Би 10 настай. Тэгээд за ингээд болоотой ингээд хэлүүлчих шиг. За тэгээ энийг ингээд prompt гаргаад ингээд бичиж. Окей тийм үү? Prompt гаргаад өг. Тийм үү? Окей. За тэгэнгүүт чи ингээд ерөнхийдөө одоо ингээд хэдүүлээ зурнуудаа бэлэн болгоцсон. Одоо ингээд цаашаага ингээд хэлүүлэх бичлэг болгох үйл явцтай орж байна. За тэнгууд энийг ингээд хул авчна, окей? Энийг копиж аваад одоо энийг энэ дээр хуулах шаардлага байхгүй, тийм ээ? Зүгээр энэгээрээ ингэж оруулаад за энийг харчаа, тийм ээ? За нэг ийм хөөрхөн хөөхтэй боллоо. За эднээс ер нь бол үнэхээр хөөрхөн харагдаж шүү, тийм үү? За энэ аягүй хөөрх юм байна. За одоо тэгээ хэдүүлээ одоо ингээд саяны нэрээ хэлэх гэж байгаа шүү дээ, тэ. Энэ дээрээ хэдүүлээ үргэлжлүүлэхийн тулд энийг дарна. Add scene гэдэг. Ойлгомжтой, окей? Энэ дэр дарна. За тэгэнгүүт ингээд шууд бэлдээд өгчнө. Та нарын одоо нөгөө видео edit хийх ямар шаардлага болчихж байгаа юм, тийм үү? За ингээ хөөрхөн гарч байгааз. За тэгэнгүүт хэдүүлээ эндээсээ одоо энэ хүүхдий чинь өөрийгөө танилцуул, намайг Дөлгөөн гэдэг, би одоо 10 настай гэд prompt гэд бэлдээд өгсөн. За одоо энийг copy давтсантай хэдүүлээ. Энэ рүүгээ ороод энэ нэмэхтэр дарна, тийм үү? Extend гэ энэ дээр нь дарчингууд ийм бичиг гарч ирж байгааз тэгэнгүүт энэ дээр саяныхаа промптыг хуулаад өчнө. Ингээл болоо, окей. Одоо ингээ хэдүүлээ үр дүнгээ харъя. За тэгээ иймэрхүү байдалтайгаар одоо ингээд хэдүүлээ аав дээр очино, тийм үү? Аав дээр очиод за одоо тэгээ эн чинь ингээд энэ хүүхд чинь ингээд зогсож байгаа өөрийгөө танилцуулсан, тийм үү? За тэгэнгүүт энэ дугуй унж явж байгаа байдалтайгаа хэдүүлээ одоо харуулъя. Одоо энэ
дугуй унж байгаа байдлаа хэдүүлээ. B. За энэ хүү дугуй унаж явж байгаад аавыгаа энэ дугуй унаж байж байгаараа тэгэхээр ямар ч утгагүй болчих тий. Хэдүүлээ. За дугуй унж яваад аав дээр очино. Тийм ээ? Аав дээрээ очино. Тэгээд хэлэх үг. Одоо энэ замдаа аав руу очиж штэ. Хөөх аав тэр байна. Ааваа гэдэг ингээд хоёр дуудана тийм үү. Тэгээд дугуйгаа унаад очиж байгаа гэсэн байдалтайгаар ингээ харуулчих зөө, окей. За prompt нь ингээ гараад ирж байна, окей. За одоо саяных дээр одоо энэ харж байна хөөх аав тэр байна ааваа гэд ингээ үргэлжилж байгаа. За энийг хідүүлээ төр байж байгаараа. За энийг харъя. Үр дүнгээ. Яг хөөх юм бэ. За одоо тэгээ энэ дээрээсээ хідүүлээ. Энэ prompt оруулаад өгчин тийм үү? Энэ prompt хуулж өгөөд энэ дээрээ тийм ээ? Нэмээд окей. Ингэж чинь. Alright. За ингээд үргэлжлэнэ. Аав дээр очоод энэ хүү аав дээр очоо хөөх аав тэр байна гэд. За тэгээд одоо тэгээ хэдүүлээ үргэлжлэн заяа. Үргэлжлүүлэн аав дээр очоод үг хэлнэ. Тийм үү? За аава хоёулаа хамт тоглоё. Тэхүү гэ тэгэнгүүт аав жаахан бодлогоширсон байдал үзүүлнэ, тийм ээ? За окей, ингээ үзье. За тэгэнгүүт prompt нь ингээ гараад ирж байгаа. За тэгэнгүүт хэдүүлээ одоо нөгөө ерөнхий юм уугаа гаргаад өгсөн шүү дээ, тийм ээ. За энийг хуулж авна. Копиж авлаа. Окей. За энэнийхээ юуг харъя. Вау. Окей. За ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай анимашн бий болох нь шүү дээ манайхаа. За окей. Нэг иймэрхүү байдалтай байж байна. За ерөнхийдөө нэг иймэрхүү болно гэсэн үг. За арай. За энэгээр хийчээ. Энэ нь арай дээр юм байна. За тэгээ үргэлжлүүлээд нөгөөх маань ингэн тийм үү. Хэдүүлээ одоо нөгөө хамгийн сүүлийн prompt чинь шүү дээ те. Хуулаад окей. Ингээл болоо. За хэдүүлээ үр дүнгээ харцгаая.
За. Тэгэнгүүтээ одоо хідүүлээ үргэлжлүүлнэ шүү дээ. Үргэлжлүүлэн аав үг хэлнэ. За. Тэгээ минийхөө хамтдаа тоглоё гэд хүүгийнхээ хүүтэйгээ хамт тоглоно. Тэгээд дууснаа. За окей. Ингээд болоо. Ерөөсөө ингээд дуусгачих заяа. За тэгээд хэдүүлээ би дараагийнх нь үнэхээр илүү гоё гайхамшигтай анимашн хүүхэлдэйн кино та бүхэндээ гоё зааж өгөхийг хичээх болно. Тэгээд та бүхэн маань YouTube сувгийн маань дагаарай. За тэгээ минийхөө хамтдаа тоглоё. За окей. Тэгээ одоо хэдүүлээ энийг копиж аваад энэ хамгийн сүүлийнх нь шүү дээ, тийм ээ. За окей. За энийг нь харъя. За ингээд за окей, энийг оруулчих. Ерөнхийдөө иймэрхүү. За тэгээд одоо энэ үргэлжлэнэ. За окей. Нэг иймэрхүү байдалтайгаар хэдүүлээ. За ерөнхийдөө одоо энэ 8 секунд гэдэг чинь 37 26 гэдэг чинь зааж байгаа бодъё. 36 30 секундын ямар ч нэг та нар өөрсдийн ингээд анимашнтай болчлоо гэсэн үг. За тэгээд энэ ингээ болж итэл та бүхэн маань ChatGPT-гээр ороод өөрсдийнхөө зургийг тийм үү. Одоо жишээ нь та нар маань өөрсдийнхөө зурагтай хөөрхөн эсвэл хүүхдийнхээ зурагтай ч юм уу тийм нэг тиймэрхүү анимашн хэрэг болно да та нарт. Тэгэнгүүт яаж хийх юм дээрөөсөө л аргыг би та бүхэндээ ингээд заагаад өгчий. Одоо ерөнхий ойлголт авснаа та бүхэн маань одоо ингээд нэг та нар одоо өөрсдийнхөө зураг биш үү? Өөрсдийнхөө зургийг оруулаад за надаа миний зураг байдгүй. Ерөнхий ингээд зураг оруулчин тийм үү? Ямар ч хамаагүй зураг та нар өөрсдийнхөө зургийг. Тэгэнгүүтээ энийг та бүхэн маань миний энэ зургийг 3D Pixar animation төрхтэй болго. Ингээд болоо штэ. Тэгэнгүүт эн чинь ингээ гараад ирэнгүүт та бүхэн маань саяныхаа энэ заасан иймэрхүү үйлдэлүүдээр ингээд та бүхэн маань өөрсдийн гэсэн анимашнтай болчих нэ. За тэгээ хэдүүлээ үр дүнгээ хамгийн сүүлийн эцсийн үр дүнг харъя. Вау, гайхалтай. Окей. За тэгээд ингээд бэлэн болцсон 5 сцен анимашн хэдүүлээ ингээд татаад авчна. Даунлоод тэнгүүд энэ дээр чинь даунлоод гэж гараад ирэн тийм үү. Тэнгүүд тэгэл окей. Одоо ингээд та нар өөрсдийнхөө дүрийг эхлээд ChatGPT-д оруулаад тэрийг анимашн болгоод тэгээд энийг ингээд ийм хүүхэлдэйн кино хийчих бүрэн боломжтой болж байгаамаа. За тэгээ илүү ихийг үзэхийг хүсвэл та бүхэн маань мөнхөө AI гэдгийг дагаарай. За хэдүүлээ үр дүнгээ харъя. Энийг 3D анимашн болгох гэсэн штэ. Хөөрхий дөө. Ямар хөөрхий юм бэ? Окей. За энийг та бүхэн маань татчаавал саяны энэ хүүхэлдэйн кино шиг ингээл хийчих нь штэ. Окей? Ойлгосноо? За ингээд дараагийн бичлэг хүртэл уулзтлаа. Баяртай guys. Subscribe дарахаа мартаа.